Үнээр хэл. Аль нь илүү хэцүү? Найз охиндоо бодоод тэгээ түүнтэйгээ Барби үзээ. Би Кенни сэтгэл хөдлөлийг ойлгож байна гэж жүжиглэн. Ягами. Эсвэл Б. Цэрэггүй мөнгөгүй хамгийн чин талан жамаг үзье. Тэгсэн ч Монгол орны бүхэлд нь бас дэлхийг эзнэрлэгдэх газрын талыг нь эзлэх. Миний хувьд Б арай амар юм. Их маань бүр хариу мессеж үтч чаддгүй. Харин Тэмүүжин уйлаг нээсэн. Гол нь яаж? How? I don't know. Хамтдаа олж мэдцгээе. Энэ бол 1162 оны Монгол. MT. Исүхэ борцгой өдөртөгч бараг л бүх зүйл төнд би. Are you sure about that? We don't care. Сөрж авахлан дайчид үнэн чиргэд. Fuck you. Бас хоёр ихнэр. Нэгэн бүр дөнгөж саяхан амарцсан. Амар амгалан дайд дажингүй. Үнээс илүү сайхан амьдрал гэж юу ахав? Нэг зүйлээс тооцвол. Дайцгээ. Чи яагаад татваруудад тулдах гээд байгаа юм бэ? Дөнгөж сайхан хүүхдээ үлгэдэ авлаа шүү дээ. Үгүй ээ, энэ биш. Энэ. Өвлөн би заавал байлцах ёстой. Нэр төрийнхаа төлөө, хүүхдийнхаа төлөө, ирээд тухайн төлөө. Учир нь заа мэдгүй. Тэд манай авгийг сүл дээр өмцөн. Одоо миний ээлж. Энд чи манай авт ямар ашигтай юм бэ? Ер нь. Гэтэ би чамайг адилхан хулгайлж авч байсан шүү дээ. Хог гэж байж уу та. Хулгайлж гинэ. Хоёр ихнэр чам тангалтгүй байна уу? Тэмүүжин төрмөц тайчууд ямар ч шалтгаангүйгээр татарууд руу довтлоо. Хэмэтгэв. Тэгэд Исүхэ татар өдөртөгч хөнөөсөн. Тэр өдөртөгчийг нь Тэмүүжин гэдэг. Мэдээч энэ бидний мэддэг Тэмүүжин биш. Зүгээр л нэг ижил нэртэй нэг. Магадгүй хүүгээ нэрлэх нэр хайж байсан ч билүү? Хэмэтгэв. Энэ юу вэ? Эний нэрийн шошго гэнэ үү? Майнкрафта тиймээ дарга үүний багаж хэрэгс эсвэл амьдтыг нэрлэхэд ашиглаж болно. Хүмүүс хэрүүлж болох уу? Ерөнхийдөө болно. Исүхэ чамайг хараал энэ. Тэмүүжин муу шүү. Тийм шүү Исүхэ. Байснаа дарна гэдэг нэг хэрэг. Харин хүүгээ түүний нэрээр овоглох нь өрсөлдөгчийнхаа ирээдүг өөртөө хулгайлж байгаа хэрэг. Чиний гарт хүүгийн чинь хувь дайлан байна. Дайн бас дахинтай. Энэ төгс биш гэж юу? Бид одоо хүн хийсэл амьтантай ойр байна. Араачин шиг л байна. Хөөе, юу гинэ? Мөнх цаандан ямар эргүү замд энэ нэр өгдөг байна. This is Elon Musk. Тайчуд баясгүй. Тэдний өөрөөр тодорхойлох гэвэл яг л том хэмжээний гэсэн. Үзий ядалтаа дүрэн биенээ зүгээр л ормөргөө алах болоосоо гэж үздэг. Харин бүхний цаана хин нэгэн сэмхэн энийг сууж байгаа. Алт улс. Өмнөх замбараагүй байдлын маст. Тэдний төлөвлөгөө нь монголчуудыг бид өөрсдөө дийлэх гэж зовхоо оронд тэдний хооронд нь байлдуулчихъя л та. Тачид юу хэлсийг сонссноо? Танаа хүчин чи амар муу. Бүр танаа Монголын хөшөөний төг хүртэл ромчууд хийсэн юм шиг харагдуулдаг гинлээ. Арай гүү байлгүй дээ. Сүүлийн тоног ямар хувь аимшигтай. Энэ сүрлийг хардаа. Сүлд үсээд сууснаас хойш малгайгаа ч юу тайлсангүй. Бүр гэртээч, орой хоолнож, өөрийнхөө хөрөмдөр ч шүү. Хэрвээ ч өөрийгөө харилж чадахгүй бол хин чамайг харилах юм. За, гэтээ намайг дахиж өгсөн зараа шиг битгий балгаарай. Чи заавал париг авсан дээр шүү. Эсвэл дуулга, эсвэл цааш шин сарай ч юм уу. Чи над үгээ бодж илээч. 200 жилийн турш Монгол авгуу тасралтгүй дайцсан. Гэтэ нэг хүн тэднийг ердөө 20 жил нэгтгэсэн. Түүхэд нэрээ мөнгөсөн нэгэн. Магадгүй толгой дээр хүртэл нэрээ мөнгөлүүлсэн байж мэднэ. Хүмүн төрсөн цагаас чи эхлээд чамд хідэн чухал зүйлсийг сануулсааж ирсэн. Ундрахынхаа өмнө оронд орохоо сайн шалгах гэх мэт үү? Эс та хоёр чи шүн дунд хаяа орилоод байдаг. Яг 10 секунд идэрш. Юу? Үгүй. Нэгт унтах цагтаа унтаж байна. Ойлголоо. Хоёрт ямар ч нөхцөл Twitter дээр тэнийг юм бич болохгүй шүү. Twitter гэдэг чи юу юм? Би мэдэхгүй хүм. Зүгээр л чи хизээч тэгж болохгүй зүйл. Харин хамгийн чухал нь Тэмүүжээ. Тэдгээр улс руу хартаа. Тэдний цаана татарууд мөн алтан улс байгаа. Яасан ч бай. Тэдэнд төрхийн тулд уул болгоных нь нураах шаардлагатай болсон чи аавдаа амал бидэнд болон өвд дээдсэд минь хийсэн харгислын өшөөг авна гэж. Би чамайг чадна гэдгийг мэдэж байна хөө. Чи бол онцгой. Та намайг үнэхээр онцгой гэж хэлж байна уу? Эсвэл миний харагддаг нэрнээс болоод уу? Хоёулаа. Тэгэхээр энийг сонстоо. Трамаг л үүсгдэг. Эцэгчүүд өнгөрсөн цагт авсан шархаа эдгэхийн тулд түүхтүүдэд илүү сайхан өсөхийг хичээдэг. Гэвч тэд мэдлэгүйгээр ижил үүдэлтийг хүүхдүүдэд дамжуулдаг.
Энэ мөчлөгийг хин нэгэн зогсоох хүртэл зосолтгүй үргэлжлэсэй л байх болно. Нэг нь зовлонгоос сэргийлэхийг хүссэн ч нөгөө нь үзий ядалтанд автна. Тэгсэн ч үр дүн нь адилхан. Энэ мөчлөгийг дуусгахын тулд магадгүй өршөөл үзүүлж эсвэл бүгдийг нь алчих. Бүүм асуудал шийдэгдлээ. Үгүй. Тэмүүжээ басаа хинбэ? Аав, та юу хийж байгаа юм? Хүмүн, бас өнөөдөр онцгой өдөр. Та чадаж тийм үү? Одоо л бусдад аймагуудтай их тайвнаар амьдарч чадхаар болж. Энэ боломжгүй хүм. Их тайван гэдэг амархан олдог зүйл биш. Өөр орчин, өөр соёл төрсэн хүмүүсийн хооронд зөрчил гарах нь гарцаагүй. Гэтэ одоохондоо энэ талаар битгий бод. Ортхон өндөө. Үр цагаас өмнө замдаа гар. За. Гэтэ та гадагшаа гарч үйж болох уу? Би хувцас залах хэрэгтэй. Үгүй ээ. Аава, би таашаа явж байгаа юм бэ. Антагийн харуу эсвэл дээрэм хийх гээд эсвэл төвчээртэй байх юм. Бид олохнол аймаг руу явж байна. Ээж чинь төрсөн. Би чамд ихнэр эсвэл найз охин болохоор ийцэн. Ихнэр гэтээ би ердөө 9 настай штэ. Нас бол зүгээр таа. Тэгэл шорон зүгээр өөрөө чи гимгүү гэсэн юм уу? Гол нь ирээдүгөө бодж эхлэхэд хизээж ирдэггүй юм аа. Гэтээ гэрлэлт гэж ямар хөө байдгийг. Ээж хоёр яаж танилцсан юм? Би хулгайлж байлаа. Тэгэхээр гэрэл чинь дээр өнгөсөн юм уу? Нэг тиймэрхүү. Тэгвэл би хоёр ихнэр авч болох. Исүхэ алсын хараа 1200. Хүүгээ ярихгүй шахмайд хөдөн болгож өгөөд дараа нь энэ бол чиний ирээдүйн сайн сайхан өдөн мэдхийн төлөө юм шүү гэж сэтгэл амарсан царай гаргав. Том хоёр үгээ хоорондоо муудалцаас сэргийлэх шиг хав. Монгол хөгтөө өмжилдэг, шилдэг ар. Бүх талаараа 10 сар. Сайн байцгаана уу? Та нар чинь төрөө юу та? Эсвэл CEO-гийн ойрхон жадлаа хайж явна уу? Олохноо таймер бол явж байсан юм л да. Тэгвэл та нар чи ирцгсэн байж тээ. Юунд манахыг зорив? Будалтай их гэж үү? Дээрэм тонол их гэж үү? Эсвэл эхнэрээсээ зугатаж явна уу? Би хүүдээ эхнэр хайж явна. Өөрийгөө танилцуулах мартаж. Би бол хонгородын тэр хүн дайс эцэг. Тэмүүжин харин би Исүхэ. Та нар хамаг Монголын тайчуудынх нь зүг аа. Манай охин танаа өвтөнөөс ойролцоо. Бас адилхан ч юм. Нүдэндээ галтаа, нүүрэндээ цогтой. Хамттай байв өтөг соос болгон галцаагүй биз? Хүлээ. Чи жигдээсээ шатаж байна уу да? Исүхэ бяцхан тэмүүжнийг дайс эцсний дүлдээснээр хүүхдүүдэд алцуулахгүй байх ажиллагаа амжилттай боллоо. Харин хариг замдаа тэд татааруутай таарна. Намайг мдээгүй байгаасаа гэж дотор залбирсан ч тэг чуулал тайсан. Тэгж Исүхэ яасан гэж хоол идэхэр үлдсэн. Яагаад гэвэл муу шийдвэрүүд л хүний төлөвшүүлдэг. Ихмээ зогсооч. Та тэдний нутгийг хідэндээ довтолд өчнөө ардаа энэ хядсан. Одоо тэгтэл цайг нь угасгаж байх гэж. Тэдний өгөөмөр сэтгэлийг чи юу гинэ? Зочин хоол байрвал үссэн жон шиг идэх ёстой. Би худлаа хэлж байна нөхдөө. Үгүй. Зочин минь нийтэд. Гэтэ ноёнтой. Зүгээрээ. Харуу. Та нар цэрэг ажил давна гэлөө. Цалин багч гэлээ. Цай өнгөө ш. Энэ зон тэмүүжингийн хаан. Бац бака. Юу болсон бэ тэмүүжээ? Мэдхгүй байна бүртээ. Ямар нэгэн зүйл. Аава, танд юу тохиолдсон юм бэ? Та нас барцсан юм уу? Тийм ээ хөө. Одоо хугацаа баг байхгүй. Анхааралтай зүйлс. Чамайг мэдлсэн үеэс чинь эхлээд би чиний хөв тавиланг өөрийн хүслээр зурсан. Хүүхдийнхээ ирээдүг чи өөрөө шийдэж болохгүй. Харин одоо чи өөрийн замаар явах ёстой. Чиний явах зам тодорхойгүй байх. Гэтэ энэ нь бол чиний жинхэнэ ирээдүй. Чи одоо зүгээр нэг тайчуудын өдөртөгч биш. Исүхэг хүү тэмүүж. Баяртай хүү амжаа тайч. Үгүй аава хүлээ. Байц тэмүүжээ. Миний search history-г устгаарай. Ээж чиг харгасан. Мөнх хүүхдийн өмнө хүлээ гэж. Тэгээд одоо чи ядуу болчихлоо гэж ойлгож болох уу? Энэ чиний хамгийн түрүүнд асуух асуулт чи юм. Зүгээр дараагийн албаар хэлж байна уу? Бас Исүхэ ордсныхаа дараа нэг л зүйлийг шаардсан. Тэмүүжин эргүүлж авчрахыг. Ингээд тэрээр хамгийн хайртай үтэйгээ сүүлчийн удаа уулзсан. Хүн цаг үе ирж байна. Одоо ихтэй надад л хамгийн хэцүү байл та. Гэтэ чи тисч гарах болно. Чи хүчтэй. Бас чиний ирээдүйн ихнэр бэлэн. Тэр бол миний хоёр дахь ихнэр. Стамины search history шиг л байна. Заваа юм. Юу? Үгүй ээ. Яасан ч үгүй. Сонс. Чи гэр бүлээ хамгаалах ёстой. Хэцүү шийдвэрүүдийг чи л гаргана хөөмөн. Сайн сонс. Зовлон эрхэн зайлшгүй. Гэтэ үүндээ зовх нь бол чиний сонголт юм шүү. Дүүмэн. Аав тэнгэр твшлээ. Тэгэхээр одоо би чиний аав гэсэн. Юу гинэ? Үгүй хүлээ. Би чиний ээж юм бэ. Наадах чи бүр долоон дор. Үгүй.
Чи эцэг би хүн. Исүхэ нас барж тэдний нэгтгэх өдөрдөгчгүй болсны дараа тайчууд түүний хоёр ихнэр өөлөн сочиг л болон хүүхдүүдийг нь тоосон ч орхиод явлаа. Тэдний амьдрал гинт эрс дороодсон. Хаалцгүй, морьч, бүр түүгч шүсчгүй. Үүнээс ч илүү дорно гэж юу ахав те. Ээжээ, Тэмүүч Бэлтэр ахыг алчлаа. Үнтэй эвлэг Тэмүүчээ. Би өдөртөгч болсон үнэ. Учир нь бидэнд юу түрүүнд өдөртөгч хэрэгтэй. Ох гайхалтай. Миний өглөөний хоолойг хулгайж явахдаа бас ингэж лекц дууршдгүй. Та түгэ бодож хэлээрэй. За ингээд одоо өдөртлөө зуудал хоосон. Ингэж 2 том мегагийн мөрхөлтөн болж нэг нь ялгцсан. Тэмүүжин одоо хог дээр өсөрсөн бүлгийн шинэ өдөртөгч боллоо. Ядчил хоол идэх амныгээр баслаа. Зунж, намарч, өвөлж, бас хаварч. Тэмүүжин гэр бүлээ дэтэж хамгаалахын тулд амсгийч завгүй зүтгэж байна. Би ч амьдрал хэцүү гэж гомдолдог байсан л да. Тэгээ Тэмүүжингийн баг насыг хараад за би зовлонгүй юм байна гэж хэлсэндээ. Хоол дуусчихжээ. Орой хоол. Одоо л би хятадуудыг яагаад ингэж шоколад үйдэг ойлголоо. Харин одоо Тэмүүжингийн акцептивсийн тухай ярив. Өнөөд болсон. Ахыгаа өөрөө орсон. Одоо тэр бол бараг л аав гэсэн үг. Бүхэл хариуцлага түүний нуруунд дээр. Манайха нэгт хөдөлбөл шууд ид. Хоёрт харин хөдлөхгүй бол бүр хурд ид. Гэтэ хамгийн гол акц нь юу байсан бэ гэвэл Тэмүүжээ сайн уу жамууха? Чи юу хийж яваа юм? Би хоол авчирсан. Баярлалаа жамууха. Би чамд хайртай юу гэсэн бэ? Юу ч шээ. Энэ үед л Тэмүүжин өөрөө хамгийн агуу хүч чадлыг олж нээсэн. Итгэл даах ам нөхөд. Түүнийг бусад өдөртөгчдаас онцгойлж хаан ширээнээс ч илүү үн цэнтэй болгож байсан зүйл. Хүмүүсийн жинхэнэ мөнгө чанарыг таних. Гэвч бүгд л хөгжилтэй амттай байгаагүй. Тэмүүжин олон сорилтоо нүрдүүлж олон зүйл сурч мэдэх ёстой байсан л байсан. Тайчууд Тэмүүжингээс айж имээсээр л тэд юу ч хийсэн, яаж ч хичээсэн баригчуудаа хатч чаддаггүй байл. Тайчуудын хувьд Тэмүүжин эрдөө хүмүүс чөтгөрийн адил. Тэр өөрийн хувь талангаасаа ч илүү азтай. Тэд юу ч хийсэн үр дүн яг эсрэгээрээ гардаг. Ингээд олон жилийн турш тэр бүгдийг даван туулж чадсан. Бүр боол болгох төгсөн ч гэсэн болсон ч байж биднэ. Цаг хугацаа орсон одож Тэмүүжин 16-наас хүрч 90 цент хүрээд өөрийнхөө зүйлийг эрүүлэн аваар. Олгонууд амир руу мордхон тэр бүртийг авахар. Надад одоо юу ч хаалга. Нэгэн цагт би хүссэн бүхнээ эдэлж бодсон болгоноо гартаа оруулдаг байлаа. Харин одоо хоосон. Гэтэ би сөхрөхгүй гэдгээ мэдэж байна. Надтай хамт яваач. Татгалзах зүйл алгалтаа. Ядаж мөртэй бистэй. Үнэн дээр хоёр дүү маань намайг өргөж ирсэн. Мортуута. Исүхэ. Чамайг эргэж ирнэ гэдгийг би мэдэж байсан. Исүхэ. Хүү чи хаана вэ? Би байна. Тэмүүжин. Исүхэ хүү. Амьдралч чамд хадуу ханджээ хүү. Хараач. Тэмүүжин бараг л энгийн амьдралтай болжээ. Хайр татам гэр бүл, хүчнээ эхнэр, нэг шөнө айраг бэлдэж явахад хангалттай мал хуйтай. Тийм ээ. Хэдийн амьдрал хүндрэл бэрхшээлтэй ч би гэр бүлийнхаа хамтаар яаж давж гарахаа мэднэ. Гэтэ энэ бол Тэмүүжингийн түүх. Тийм болохоор энгийн амьдрал гих үгс түүний үгийн сан дотор байхгүй. Мэрэгдүүд. Тэд өшөөгөө авахар гараад ирлээ. Тэмүүжингийн ээжээ Албан ёсны худ аймгийнхан. Яст хоёр яаж хэлсэн? Би хулгайж байлаа. Ингээд аавын нүгэл хүүд буухан тэр. Аваа, төрсөн өдрийн бэлэг чинь баярлаа. Зүгээр дэх өмнө. Мэрэг давг Исүхээ өмнө тэдэнд учирсан нүглийнхаа төлөө Тэмүүжний охин дүү хоёрыг хайрт ихнэрийг нь онцлоо авч. Исүхээ хоёрт нь мэрэгдийн ихнэрийг хүчээр авч нөхрөөг нь харуулсан төгтөө. Одоо мэрэгдүүд өшөөгөө авч байна. Явж дайти. Гэтэ яаж? Одоохондоо мэдэхгүй байна. Гэтэ бидэнд арга зам олдсон бол. Сонсч бай дүүнэр минь. Айвал бүхий хивэл бүү. Гэтэ бидэнд 3 морины 30 хонил байгаа штэ. Тэгвэл шууд боож өгөө. Тэмүүжин өшөөг авахын тулд эвсэх нөхөр хэрэгтэй болсон. Тэгээд аавынхаа хуучаанд Хэрээд аймгийн ман Тойрол хаантай уулзсан. Туслах нь бараг л тодорхой байсан. Үгүй ээ. Та сонсоогүй үсттэй. Юу гож яваа хөвөө? Ах минь, мэрэгдүүд миний ихнэрийг булаасан. Аав Исүхэ минь танд туссан болохоор та өдөртөгч болсон та. Одоо та надад туслаач. Хэлгүй яах вэ? Тийм гэж юу? Миний хүсэлтэн та тийм гэв үү? Хүсэлтээ юу? Би ч чамайг утсан штэ. Манхаа ерөөдөө тийм гэсэн. Тэмүүжин за сайн байна дараагийн ахнар уу гэж одоо шууд жамгал өмөрцөн. Ант минь удаа уулзаагүй юм байна шүү. Юу болоо? Мэрэгдүүд миний ихнэрийг бас ээжимгийг нь булаасан. Тусламж үсгээр ирээ юу? Тийм ээ. Надад хайртай гэж хэлвэл тусалж болно шүү.
Би чам тайлтай. Сайн байна. Мордо бэлт. Явцгаая. Яг ийм маягаар өшөө автын төлөвлөгөө хийсэн. Хайр сэтгэл огт үгүй. Зөвхөн хэсэг нөхөд өшөөг авахар хөдөлтөж байна. Энд ч л бидний мэдэх мөнгө шүү дээ. Жамх бас уун хааны тусламжтайгаар Тэмүүжин армаа цуглуулсан. Тусдаа өөрөөрийн зорилготой. Нэг нь Монголыг нэгтгэхийг хүснэ. Нөгөө дайснуудаа буцахыг зорино. Гэтэ юу гэж? Хуучин өвөл гэхэд Тэмүүжин халамжийн үйлчлэгээ авах гэж өргөдлөгч байсан. Одоо нэгдийн эсрэг арим өдөртөж байна. Сайн уу? Тэр халамжийн газар мөн үү? Би бүртгүүлэх гэсэн юм. Энэ дотор жоохон харанхуй юм аа. Энэ юм шиг байна. Яа намайг цохол байна. Стараа. Мэдээж тоглоом шоглоо. Тэ хэрвээ тайчууд үнэхээр Тэмүүжийг зайлуулахыг хүссэн бол миний аргыг ашиглах хэрэгтэй байсан. Blah 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 blah. Тэмүүжин иргэдүүдийн бараг л доор нь үлээсээр төмс шиг л болсон. Иргэдүүд бүжиглэж, ярилцаж, хамгийн том аюул нь яг хамар доор нь байгаа мэдих зохио байсангүй дээ. Тэмүүжин нүрээ чаруулахаас айж байгаа. Хэлгүй яах вэ? За, дараа үзье. Би морь харлаа. Амьдралын утга учир нь юу юм? Төрөн нүхэн яах гэж хүн төрөлхтний зорилго юу юм? Бид юу тэмүүлж байгаа юм? Харин зорилготой өргөл бас юу болох юм? Яасан их юм бод суугаа бэ? Хэдэн зууны турш нараа бидний гэрэл үсгдэг цорын ганц их хөлсөр байсан. Харин шүн болохоор бүгд л харахад автдаг. 21-р зуунд Монгол хүртэл энэ асуудалтай байсаар л. Харин 1180 онд Чингис хаан яг энэ асуудлыг шийдэж чадсан. Мэргэд овог түүний гэр бүлд аюул учруулахад тэр бараг л бүгдийг устгасан. Түүнийч асуудал шийдэгдэж бидний хийж чаддгүй зүйлийг хийсэн. Бүхэл бүтэн нэг тосхныг шүнжин гэрэлтүүлчих юм дээр. Харин өнөөдөр бид одоо ч цаг, мөнгө, хөдөлмөрөө золиосч байгаа ч цахилгааны асуудал байсаар л. Дахиад алтог тасарчих шиг боллоо. Тэмүүжин мэрэгдүүд рүү шөнөөр давтлаа. Яг багш өдөлийн эцсийн шалгалтыг гинт авдаг шиг. Тэмүүжингийн зэргүүд галаа сааж тойрог үлсэн мэрэгдүүдийг бүрэн шахаж авсан. Ноёнтоо энд бүгд дайчдаг устгалаа. Тэгээд юу гэж тамруулж явсан бай. Бүгдийн дахин устдаг. Тэмүүжигийн анхны том ялтын дараа хүмүүсийн дууд нэг зүйл яригдчих эхэллээ. Энэ залууч өдөртөж чаддаг юм байна. Тэгэхээр Тэмүүжин яасан гэж бодож байна. Ямар ч агуу байлдан дагуулагчийн хамгийн дөрөнд хийх зүйл. Тийм ээ, хамгийн итгэлтнээс жамуухай овогт очоод ердийн амьдралаар амьдрахыг хүснэ. Тэмүүжин одоо өөрийн гэсэн хамт олонтой, их нэртэй, гэр бүлтэй, гэтээ нэг мэдхэд хүүхдтэйж болчихсон байсан. Хүлээгээрээ хүүхд төрөгчөн 9 сар хэрэгтэй биз дээ. Манай супер итгэлт их сурвалжуудын хэлж байгаагаар бүр түр хугацаанд алга болохоос өмнө аль хэзээ жирэмсэн байж магадгүй гэсэн. За амьдрал нэг иймэрхүү тайван байх нэ. Гэтэ арай өдөртэй юм аа. Жамууха чи энэ буруу газар зүг цаах миний хитэн таа. За би одоомаа ангай бүгд хай намайг нөмөд гэдэг танилцгай. Хамаагүй би шаан хараал эзэн арчлаа алт хүсэн түлээ хэшин хаа.